Орой минь төргийн эрх музыкчтай 5 цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийг хүлээн авч үзнэ. Төвийн бүсийн 6 аймгийн 500 орчим малчид төрийн ортомч болж байна. Монгол мал өндөрч Монгол малчин хангалуун амьдрах нөхцөл гарцыг илэрхийлсэн улсын хэмжээний зөвлөгөө өнөөдөр хэллээ. Улс төрийн хүрээнд авилга авах хандлага нэмэгдэж илүү нуугдмал болсон нь тогтоогдсон байна. Авилгатаа тэмцэх газраас гаргасан авилгалд өртөх байдлын төсөөллийн судалгааны дүн ийм гарчээ. Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй 57 брокер дилерийн компани ажиллаж байна. Өнөөдөр 48 хөрөнгөний зах зээлд арилжаа хийд гэдгээр компаниуд хэр шудрах найдвартай байдаг эрх зүйн үндэс ямар байгааг бид сурвалжлаа. 16-аас 60 насны иргэдэг мэрэгшүүлэх сургалтанд жилд 3 орчим тэрбум төгрөг зарцуулж байна. Гэвч хэдэн хүн ажилтаа мэрэгжилтэй болж байгаа судалгаа өнөөдөр хараахан гараг байна. Японы Фукушима нэг атомын цэглэхэн станцын байдал хүн твэр байгааг олон улсын атомын энерги агентлагийн удирдлагууд мэдгдлээ. Станцад цацраг идэвхийн хэмжээ өндөр байгаагаас засварлах ажилд саатаж байна. Төрийн ордонд өнөөдөр Монгол мал хөтөлбөрөө хөдөөгийн хөгжил сэдвтэй үндэсний хэмжээний зөвлөгөө хэллээ. Монгол улсын ерөнхий сайдын ивэлдор болж байгаа энэ зөвлөгөөнд төвийн бүсийн 6 аймгийн 500 гаруй хүн малчтын төлөөлөл хүрэлцэн ирлээ. Монголын мал аж ахуйн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон гэж үзэж байгаа Монгол мал үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэнд чухал хувь нэмэртэй шат шатны төлөөлөл төрийн ордонд 2 өдрийн турш зөвлөдөж байна. Монгол мал үндэсний хөтөлбөрийг улсын их хурл батлаад чамгүй хугацаа өнгөрлөө. Харин энэ хөтөлбөрийг цаг алдалгүй хэрэгжүүлэх үр дүнг сайнаар гаргахын тулд засгийн газар улсын зөвлөгөөнийг хийхээр шийдвэрлэж төвийн бүсийг нь өнөөдөр эхэлж байна. Дорноговь, Дундговь, Өмнөгов, Сэлэнг, Дархан ул, Төв гэсэн 6 аймгаас ирсэн 500 гаруй төлөөллөөс 120 малчтай гамаа. Уул уурхаагаас илүү монголчуудыг үеийн үед тэжээх гол салбар болсон мал аж ахуйг зөв бодлогоор хөгжүүлэх, малчтын нийгмийн асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй гэсэн байр суурь засгийн газарт байгаа гэдгийг ерөнхий сайдын үеэр онцлсон юм а. Элчээгийн мал аж ахуй эрхлэх уламжлалт арга ажиллагааг улам боловсронгуй болгон нийгмийн болон олон улсын эрэлт хэрэгцээ чиг хандлагатай уялдуулан мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг оновчтой болгон эрчимжүүлэх шаардлага тулгамдаад байна. Энэ зорилгоор Монгол мал үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн эцсийн зорилго нь малчин хүнийг хөгжүүлэх, чадвархжуулах, амьдралын түвшингийг дээшлүүлэхэд чиглэгдэх хүчтэй. Монгол мал үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд малчид хөдөө орон нутгийнханд мэдээлэл дутмаг байгаа учраас юун төрөнд энд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид орон нутгатаа буцаж очиод 3 сарын хугацаанд аян өрнүүлж мэдээлэл түгээж ажиллахыг ерөнхий сайд үүрэг болгосон юм а. Монгол малын сүргийн бүтэц алдагдсан, нөгөө талаар малын тоо толгой бэлчээрийн даацсандаа ахтах болсон, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт бас нэрмээс болж байгаа гэд мал аж ахуйн салбарт бодлого яа харахгүй хэрэгтэй байгаамаа. За энэ бодлого Монгол мал үндэсний хөтөлбөрт шингэсэн гэж төр засаг малчин олонч бас найдаж байгаа юм. Малын сандраа сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх нь эрчимжүүлэлтийн чухал хэсэг гэж ойлгож байгаа. Үзэж байна. Үүнийг нутгийнхаа малыг өргөн хэмжээгээр эрлэлүүлэх арга биш, харин үндэснийхэн шилдэг омог, үйлдвэрийн малын шилэн сонгож, тархалтын хүрээг өргөжүүлэхийн зэрэгцээ, суурьшмал өрхийн аж ахуйд төрөлцсөн үйлдвэрийн өндөр ашиг сэмт мал үржүүлэх замаар шийдэх бодлого баримтлана. Монгол мал үндэсний хөтөлбөрийн тухай яригдж эхэлснээс нь эхлээд батлагдах хүртэл монголчууд хангалттай сонсон ч хэрхэн яаж хэрэгжүүлэх тухай мэдээлэл байхгүй байгааг малчид хэлж байна. За мөн үндэсний хөтөлбөрийн тухайд өөрийн санаа бодлооч малчид хэлж байгаамаа. Ер нь дээрээс доошоо малчдын зөвлөгөө мэрэгжлийн ер нь талаас нь сургаж чадахгүй л байгаа шүү. Энэ талаар дээрээс сум орон нутаг яг тусалтай сая малчин дарга гэсэн юм зөвлөгөө өгөөд байл тэгсэн мөртлөө ерөөсөө сайн чадахгүй. Төвийн бүсийн бол малыг эрчимсэн мал аж ахуйг болцоо одоо шилжүүлэх малын омог ухсгааг бол одоо сайжруулж бол одоо маш их зөв зөвхөстэй арга хэмжээ болох болоо гэж бодож байгаа. Эрчимсэн мал аж ахуй хөгжүүлэхэд бүгдийг бол тэгж хөгжүүлж болох үндэслэл байхгүй. Тэгээ яг хоо хэсэгчлэн одоо фермер маягтай ч юм уу тийм их дээр хөгжиж болно. Тэрнээс бол одоо яг байнгын бүгд бүх малыг бол одоо тэгж хөгжүүлнэ гэх юм бол одоо бэлчээрийн даас үржихгүй учраас тэгж хөгжүүлэх юм үндэслэл байхгүй гэж боддог.
Аймагт яг танаас өмнө таны эрхэлж байгаа инфермер ажил одоо бусад малчид эрхлэх боломж байна уу? Байна. Хамгийн гол нь өвөлтөлийн асуудал тэжээл бэлчээр асуудлаа шийдээд ирэх юм бол энэнийг бол одоо бас усны асуудлыг шийдэж болж байна. Ийм чиглэлээр явуулж энэ механиксан мал аж ахуй бол үнэхээр бас шаардлагатай. Монгол бараг тугуун гэж байгаа биш үү тийм ээ? Эрчимцэн мал аж ахуйг хөгжүүлэх, малыг эрүүлжүүлэх, малын үйлдвэр ухсааг сайжруулах гэх зэрэг олон шат амжилтгаар эцэстээ Монгол малын ашиг шимийг сайжруулж, малчин хүний амьдралын түвшинг дээшлүүлэх зорилго Монгол мал хөтөлбөрт тусаад байгаа. Өнөөдрийн зөвлөгөөнөөс энд ирсэн төлөөлөгчдийн санал бодлыг тусгасан зөвлөмж гарлаа. Харин маргаашин семинараар малчин хүндээ төрөөс хандаж байгаа бодлого шийдвэрийн талаар илүүтэй хөндөж хэлэлцгээр төлөвлөж байна. Монгол мал үндэсний хөтөлбөр хөдөөгийн хөгжил сэдвт үндэсний хэмжээний зөвлөгөөнийг ханга, баруун, зүүн бүсүүдэд мөн зохион байгуулахаар төлөвлөж байгаамаа. Монгол Улсын ерөнхий сайд Батболд Бөгөөд Найрамд Солонгос улсын ерөнхий сайд Кэмх Ван Шигийн урилгаар тус улсад албан ёсны ажил хийгээд ирсэн. За түүний ажил хоёр орны нийгэм, эдийн засаг, улс төрийн харилцааг өндөр түвшинд өргөн гаргалаа гэж дүгнэж байгаамаа. За ялангуяа хоёр улсын иргэдийн нийгмийн асуудыг зарим талаар шийдвэрлсэн, урт хугацаанд визгүй зорчих хэлэлцээний эхлэлийг тарьсан үр дүнтэй ажил боллоо гэж албаныхан дүгнсэн байна. Бөгөөд Найрамд Солонгос улс бол манай улсын хувьд нийгэм эдийн засгийн өргөн харилцаатай орон, Европт хүрэх төмөр зам авто замын гүүр болсон энэ улстай харилцаагаа шин шатанд гаргах алхам ерөнхий сайдын альчлаар хийгдлээ гэж албаныхан хэлж байна. За энэ хоёр улсын эдийн засаг, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа бол харилцан ашигтай. Харилцан бие биений нөхсөн хэлбэрээр хөгжүүлэх. За энэ хүрээнд бол хөдөө аж ахуй, эрдэс баялаг, аж үйлдвэр, эрчим хүч, дид бүтэц, далайн тайвар, усан бомб, боловсрол, байгаль орчин, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах, за чөлөөт худалдааны хилцээр байгуулах боломжийг судалж ажиллахаар болсон. За энд Солонгосын тал Монгол улсын хүний хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор эрүүл мэнд, агаарын бохирдлыг арилгах зэрэг болон бусад тэргүүлэх ач холбогдолтой төслүүдэд 300 сая долларын зээл олгохоор, за мөн 23 сая долларын бусдгөө тусламж олгохоор шийдвэрлсэн. Бөгөөд Найрамд Солонгос улсыг манай улс гадаад худалдааны 4 дахь түншээ гэж үздэг. Энэ нь ч зарим нэг тоон баримтаар батлагдаж байгаамаа. Тухайлбал манай хоёр орон дипломат харилцаа тогтоосон эхний жилүүдэд жилд 2 сая гаруй $10 байсан бол хоёр улсын худалдааны хэрэгэлт өнөөдөр 230 сая $10 хүрч 85 дахин өссөн байна. Ерөнхий сайд альчлалынхаа үеэр Өмнөд Солонгосын томоохон банк, компани, корпорацуудтай танилцсан нь хөрөнгө оруулалтын үүд хаалгыг өргөсгөх боломж байлаа гэж албаныхан дүгнэж байгаамаа. Харин хоёр улсын ерөнхий сайд нар яриа хэлцээний гол сэдв нь Монгол Солонгос иргэдийн асуудал байжээ. Нөгөөдлөөс бол хоёр орны иргэдийн хооронд энэ зорчих явдал бол ихсэж байна гэдэг үзэж байгаа. Жилд дунджаар бол бараг 40 мянган хүмүүс нааш яших ингэж явж байна. Тэгэхээр энэ визийн нөхцөл за зорчих нөхцөлийг бол хөнгөвчлөх асуудал бол энэ ярилцсан гол сэдвийн бол нэг байсан. Тэгэхээр өнөөгийн байдлыг бол та бүхэн бол мэдж байгаа. Виз авахд бол хэцүү байдаг тийм ээ. Айл ал талдаа бол хэцүү байдаг. Нөгөө талаараа бол энэ зорчих шаардлага нь байдаг. Цаашдаа бол энэ том түнштэй харьцахтаа бол эдийн засгч вэ одоо иргэд нийгмийн асуудлаар ч гэсэн бол энэ шалган бүрл үсгэн л дээ. Тийм учраас бол ерөнхий сайд бол хэд хэдэн арга хэмжээний дистарата ер нь авч хэрэгжүүлэх зүйтэй гэсэн саналыг бол Солонгос талтай байсан. Нэгт бол ер нь бол том зорилт болгож ер нь энэ өнөөгийн нөхцөл байдлыг харгалзсан бол ер нь визгүй зорчих горимлоо бол яаралтай ойрын ирээдүйд ер нь шилжих саналыг бол Солонгосын талтай тавьсан. Альчлалын үеэр Солонгосын талаас манай улсад олгох хөнгөлөлттэй зээлийн зарим хэсгийг Монгол улсын хөгжлийн тодорхой шаардлагатай салбаруудад зориулахаар гэрээ хэлцлүүдийг хийсэн байна. Улаанбаатар хотод үндэсний онцлогооны төв байгуулахаар шийдвэрлэж төслийг 45.1 сая гаруй $10 хүрээнд хэрэгжүүлэхээр болсон байна. За энэ онцлогооны төв нь манай хоёр орны хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн үлгэр жишээ нь байх болно гэдгийг ерөнхий сайд онцолж байгаа юм байна. Монгол Улсын ерөнхий сайд Батболдын Бөгөөд Найрамд Солонгос улсад хийсэн албан ёсны ажил бүхэлдээ нийгэм, улс төр, эдийн засгийн бүхий л харилцааг шин шатанд гаргасан хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны бодиттой үр дүнтэй ажил боллоо гэж хоёр тал дүгнсэн юм. За тэр дундаа Бөгөөд Найрамд Солонгос улсад ажиллаж амьдарч сурч байгаа Монгол иргэдийнхээ эрх ашигыг хамгаалах тал дээр ерөнхий сайд айлчлалынхаа хугацаанд баггүй анхаарал хандуулж тус улсын төр засгийн удирдлагуудаа уулзах бүртээ хэлж захиж явсан юм.
Улсын бүртгэлийн ерөнхий газарт байгаа дүн мэдээгээр өнөөдрийн байдлаар дэлхийн 100 гаруй орнд Монгол улсын 134 мянган гаруй иргэд ажиллаж амьдарч сурч байгаагаас хамгийн олон нь буюу 30 гаруй мянган иргэн бүгд найрамд Солонгос улсад ажиллаж амьдарч байна. Тийм ч учраас эдгээр иргэдийнхээ зорчих нөхцөл буюу визийн асуудлыг аль болох хөнгөвчлөх замаар цаашдаа визгүй зорчдог байх боломжийг бүрдүүлэхээр тус улсын засгийн газрын төвшөнд яриа хэлэлцээ хийгээд хэлсэн шат чатантай ажиллаж байна. Бусад улс орнуудад ялангуяа манай хөрс иргэд орнуудад манай иргэд бол янз бүрийн худалдаа найманд орооцолдсон гар тамхины энэ сүлжээ гэрд хэрэгт орооцолдсон тэрнээсээ болж айхтар хүнд хэрэгт орсон ял сонссон ийм эмзэглүүлсэн асуудал гарч байгаа. Энийг бид нар бол бас дуулгаж анхааруулж сэрэмжлүүлж явах нь бидний үүрэг байна. Солонгос ч гэсэн ийм асуудлууд өөр хэлбэрээр нэг нэгнийгаа хүнд хэрцгийгээр хөнөөсөн мөн Солонгосын мэдээлэл дутуугаас иргэний эрх үүргээ хамгаалуулж чадаагүй мэдээлэл хүргэж чадаагаас болоод хүний гарт хөнөөгдсөн ийм харамсалтай мөн ийм амьсгалтай зүйлүүд гарч ирсэнд бол туйлын харамсаж байгаа. Энд бид нар Монголын төр засаг иргэнийхээ эрх ашигыг хамгаалах авах ёстой арга хэмжээг авах болно. Хоёр орны иргэдийн харилцан зорчих нөхцөлийг сайжруулахаас гадна тус улсад хөдөлмөр эрхлэж байгаа Монгол иргэдийн эрх ашигыг хамгаалах цаашлаад гэрээт ажилчдыг мэргэжлийн баримжаа олгох богино хугацааны сургалтанд хамруулах, дадлага эзэмшсэн хүмүүст нарийн мэргэжлийн үнэмлэх олгодог байх тал дээр мөн л Монгол улсын засгийн газраас маш тодорхой санал хүсэл тавьсан энэ асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэдгийг Солонгосын тал илэрхийлсэн юм а. Монгол улсын засгийн газраас тавиад байгаа ажлын мэргэжлийн үнэлэхний асуудал байгаа. Энэ мэргэжлийн үнэлэхний асуудал бол ач холбогдол өндөр байгаа. Зөвхөн мэргэжлийн үнэлэх авахтай биш. Энд ажиллаж байгаа ажилчдын маань бол өндөр технологитой тоног төхөөрөмж дээр ажиллуулах, цаашид бол тийм өндөр технологитой үйлдвэрүүд дээр ажиллуулах. Энийгээ дагаад бол мэргэжил эзэмших, эргээд тэр эзэмсэн мэргэжлэр бол Монгол бол үйлдвэрүүд бий болгож ажиллуулах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал дээр бол нэлээд төлөвлөгөө энийг ярих гэж бодлоо. Монгол улсын ерөнхий сайд Батуулдын альчлалын хүрээнд олон тооны яриа хэлэлцээ хамтан ажиллагааны гэрээ санамж бичигт гарын үсгийг зурсны дотор бүгд найрамд Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа 30 гаруй мянган иргэдийн эрх ашигыг хангахаас гадна нийслэлчүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангах чиглэгдсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хамтан ажиллагааны олон асуудал ажил хэрэг болох нөхцөл нь бүрдсэн юм а. Одоо 32-ын тойрог орчмын 100 айлын орчмын барилгачлалтай холбоотой утааны багасгатай холбоотой асуудал дээр олон аж ахуйн нэгжүүл саналуудыг гаргасан мөн гэрээ хэлцлүүд зурагдлаа. Энэ гурав дахь асуудал бол агаарын бохирдыг бууруулахтай холбоотой мөн замын хөдөлгөөний төвжирлийг бууруулахтай холбоотой асуудлууд дээр мөн аж ахуйн нэгжүүдийн гэрээ хэлцлүүд зурагдлаа. Ингээд 21 жилийн өдөр нь болж байгаа хоёр орны хоорондох дипломат харилцаа тогтоосон энэ өдөртөө давхцаж байгаа Монголын өдрүүд амжилттай явагдаж үүн дотор Улаанбаатарын тулгымдсан асуудлууд шийдэгдэж байгаараа онцлогтой. Шийдэл гэдэг өөрөө санхүүжилтэнд шийдэгдэж байна. Хэрэгжих магадлал өндөртэй болж байгаагаар айлчлалын үр дүн ганцхан дүүрэн байгаамаа. Монгол улсын засгийн газрын тэргүүний бүгд найрамд Солонгос улсад хийсэн аль бие усны айлчлал Монгол иргэдтэй холбоотой тэдний эрх ашигыг хамгаалах чиглэлд багахан үр дүнгээ өгсөн гэж хэлж болно. Иргэд олон нийтийн зүгээс ялангуяа визийн нөхцөлийг хөнгөвчлөх тал дээр илүүтэй санал хүсэл хэлдэг. Тэгвэл энэ асуудлыг тус улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд гээд албаны бүхий л төлөөлөлтөд уулзахдаа Монгол улсын ерөнхий сайд аль бие усаар илэрхийлж явсан юм а. Гэхдээ Монгол улсаас тус улсад хууль бусаар ажиллаж амьдарч байгаа иргэдийн тоо үлэмж их байгаа тул эхлээд энэ асуудлыг зэгцлэхээс эхлээд бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлага бий. Үүний тулд тодорхой цаг хугацаач хэрэгтэй гэдгийг бүгд найрамд Солонгос улсын талаас хэлж байлаа. Монгол улс бүгд найрамд Солонгос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн тохиож байгаа. За өнгөрсөн хугацаанд манай хоёр орны харилцаа улс төр эдийн засгийн салбарт цар хүрээгээ тэлсээр ирсэн ч илүү их боломж байгаа. Үүнийг бизнесийн салбарын